Сайн уу хүмүүс минь бүгдээрээ шинэхэн бичлэгээр олдож байна. За энэ удаагийн бичлэг дээр хэдүүлээ яг энэ 7 хоногт 16 болон 32 настай эмэгтэйчүүдийн одоо амь насанд онц хэрцгийгээр хүрсэн тэр хэргийн одоо шүүх хурал болсон байгаа. Тэгээд хэдүүлээ энэ бичлэг дээр зөвхөн тэр шүүх хурлын талаар ярих болно. Яг шүүх хурлын өмнө яг ямархуу одоо мэдээлүүд явж ирсэн. За яг шүүх хурлын дүгнэлт нь эцсийн шийдвэр нь яг яаж гарсан. За энэ шүүх хуралтай холбоотой ямар зүйлүүд одоо яригадаад байгаа вэ гэдэг талаар энэ бичлэг дээр хэдүүлээ ярих болно. Та хэд маань гадагшаа дотгошоо аяллаар болон ажиллаар явах гэж байгаа бол аяллаа дата тегээс юм ээ юуны симцэг юмнээс аваарай. Одоо бүгдээрээ гол ярих сэдв рүү орцгоё. За энэ сэдв нь бүх монголчуудыг хэмзэглүүлсэн. За тэгээд бүх хүмүүсийн анхаарлыг татаад явж байгаа ийм одоо маш том хэрэг байгаа. Тэгээд Facebook дээр, Instagram дээр одоо ингээл шинэ мэдээлэлүүд бүгдээрээ ороод явж байгаа. Хэрвээ Facebook ч юм уу тэ ашигладаггүй хүмүүс байгаа бол би ингээд YouTube-ийнхаа бичлэг болгон дээрээ бас яг энэ хэрэгтэй холбоотой шинэ одоо мэдээлэл гарч ирэх болгонд яриад явжсэн. Тийм болохоор миний өмнөх бичлэгүүдээс бас мэдээлэл авах боломжтой. За тэгээд яг сүүлд энэ хэргийн талаар ямар мэдээлэл гарч ирсэн бэ гэхэлэр хамгийн эхлээд 1 сарын 19-нд нэгэн пост за нэгэн нийтлэл гэх юм уу да тий одоо ингээд сайтуудад орсон байгаа. За үүн дээр яг гол утга учир нь юу байгаа вэ гэхэлэр одоо ерөнхийлөгч асан баг бандын охин баяр маань одоо энэ тус хэргийг үйлцсэн тий давагдорчд бол ямар ч юм холбоо хамааралгүй. За бид нар урд нь яг хохирогчийн гэр бүлийг бодоод энэ талаар ерөөсөө дуурдаггүй байсан. Гэтэ энэ хүмүүсийн гүтгэлэг одоо энэ сошиалэр ингэж сэвэгдэж байгаа зүйл бүр ингэж хэрэгс тэтэрч байгаа учраас энэ тайлбар ингэ хийхгүй болохгүй нэ гэдэг байдлаар нэг юм мэддэл маягийн ийм пост бол орсон. Тэгэд яалтчгүй энэ одоо би бас өмнөх нэг бичлэг дээр ярьжсэн шүү дээ. Ерөнхийлөгч асан ингээ баг бандыг яг энэ хэргийг одоо ингэж хийсэн тэр одоо хийсэн гэх юм одоо тэр шүүгдэгч нартай холбоотой гэдэг мэдээлэл бол маш их явж исэн гэж хэлжсэн. Одоо жишээлбэл тэр инх сайхныг те баг банд ингээд ачин юм шүү, зээн юм шүү. Тэгээд ингээд нуугдаад байна. Инх сайхны талаар ерөөсөө мэдээлэл алгаа гэдэг зүйлүүд бол ингэж явж исэн. Тэгсэн чинь эцэст нь яг 1 сарын 19-нд энэ нийтлэл бол орсон байна. Дараагийн ярих зүйл нь болохоор галлант гэдэг нэртэй энэ одоо Facebook байгаа нэг хүний Facebook байгаа хгүй. Тэгээд энэ Facebook дээр 1 сарын 20-нд нэгэн пост орсон. Тэгээд энэ пост нэр болохоор одоо нөгөө хохирогч 16 настай хүнд ингээд нэг юм Facebook групп ингээ хүмүүс нээсэн. Тэгээд яг энэ хэргийн талаар ярьдгаа гэд ярьжсэн шүү дээ. Яг тэр группийн талаар нэгэн одоо постыг оруулдаг. За үүнээс гадна яг давд орчтой холбоотой юм 3 хэрэг байна гэдэг зүйлийг гаргаж ирсэн байгаа хгүй юу. Тэгээд энийг нас та нартай хүргэх ёстой байх гэж бодоод энэ одоо постыг нь хүргэе. За үүн дээрээ болохоор энэ яг ямар учиртай групп бэ? Зориуд буруу зүрх мэдээлэл тараагаад тэрийг засаад ойлгуулах гэхээр комент хаачих юм а. Тэр давд орчтой холбоотой 3 хэрэг байгаа. Нэгдүгээрт 32 настай амь хохирогч, хоёрдугаарт 15 настай хохирогч эмийн хэрэг гэж байгаа. За тэнгууд энэ дотор болохоор давд орж инх сайхан 2 энэ охиныг хүчинсэн. 3 дугаарт шин сарын охины хэрэг. Энэнтэй ган эрдэнэ номын эрдэнэ нарыг холбоотой хамжигч байж болцсошгүй гэж үзэж байгаа. Энэ хэрэгтэй инх сайхан холбоогүй учраас зурганд гарахгүй байгаамаа. Яалаа бол тэр тусдаа зүйл ангаар ялаавна. Тэгээд бас заавал эднэрийг баян айлын мөнгөтэй нөлөөтэй хүүхэд байгаасаа гэж хүсэж байгаа мó яагаад байгаа юм. Давд орчиг баг бандын зээ хүү байсан энэ. Давд орч жирийн айлын ер нь ядуутар талдаа айлын хүүхэд гэж таньдаг мэдтгүүд нь хилээд байгаа гэдэг нэг юм пост орсон. Гэтэ энэ пост нь бол яг нөгөө одоо үгүй нэг жоохон ангилаг тайлж байгаа юм шиг те хүмүүс яг энэ одоо жишээлбэл нэг сайхны талаар ч мэддэггүй байсан шүү дээ. Тэгээд яг нэг юм пост бас орсон. Гэтэ энэ яг бас баталгаатай яг энэ нь үнэн гэсэн зүйл бол байхгүй. Гэтэ ийм пост бол орсон байгаа. За үүний дараагаар болохоор 1 сарын 22-нд яг шүүх хурал бол болсон. Тэгээд шүүх хурал яг тухайн өдрөө одоо нөгөө хавтаст хэрэгтэй бүтэн танилцаж амжаагүй учраас маргааш нь бас дахиж ийм шүүх хурал нь үргэлжилсэн. Яг шүүх хуралтай холбоотой яригдах зүйлүүд гэх юм бол одоо энэ хаалттай шүүх хурлууд дээр одоо ингэж ашигтай яг шүүх хурлын эхлэл одоо үйл явцлаа шүүх хурлын одоо төгсгөлийн үйл явцуудыг одоо сайт телевизэнд бол ингэж яг тэр одоо үгдийн үйл явцыг харуулдаг. Түүнээс шиг ингээ хаалттай учраас яг шүүхтэр хин юу ярьж байна гэдгийг бол харуулахгүй яг нэг эхлэл төгсгөлийн л харуулад яваад байгаа байхгүй. За тэгээд эхлэл хэсгийг ингээ харуулсан чинь тэнд нөгөө нэг өмнөх одоо шүүхийн урьдчилсан хилцүүлэг дээр давд орч номын эрдэнэ ган эрдэнэ 3 байсан бол яг энэ шүүх хурал дээрээ энэ 3 дээр нэг хүн нэмэгдсэн буюу яг инх сайхан нэмэгдэж орж ирсэн байлээ. За тэрээр болохоор нэг юм маск зүгээд нүдэн шил зүүсэн байсан. Тэгээд яг тэр
одоо хүний тэр хүүхдийн те царайц нь ингээ харагдахгүй гэхдээ яг инх сайхан ингээд ирчихсэн байсан. За инх сайхан ирсэн нь бас маш олон хүмүүст юм яриа болсон гэх юм да те инх сайхан ингээд ирсэн байж таа гэд хүмүүс ингэж маш ихээр бол ингэж ярьсан байгаа. Анхнаасаа л ингээд давд орж номердан гарын эрдний ингээд сошиал хаягууд зураг юмнууд нийл болж исэн ч гэсэн инх сайхны юу ч ингээд ил болохгүй яваадсэн шүү дээ. Тэгээд эцэст нь яг ингээд шүүх хуралдаар л ингэж ирээд сууж байгаа нь бол харагдчихсан. Тэгсэн чинь хүмүүс үл энэ инх сайхны талаарх мэдээллүүдийг нь олоод нөгөө Facebook групп дээр оролцсон билээ. За энэ дэр болохоор түүний аав ээж юу хийдэг, за тэнгууд ямар сургууль сурдаг гэх мэтчлэн ийм мэдээллүүдийг нь бол оруулсан байсан. За тэгээд яг тэр шүүх хурал нь бол ингээд яг тухайн өдөртөө ингэж амжаагүй. Тэгээд яг шүүх хурал дууссаны дараагаар болохоор сайтуудаас нөгөө өмгөөлөгч нар дээр очиод ингээд яриа авъя гэд очичихсан байсан. За тэгсэн чинь яг хохирогч охины ээжийнх нь өмгөөлөгч болохоор шүүх хурал ингээд дуусаагүй. Тэгэд маргааш яг эцсийн шийдвэр гарахаар нь ингээд яриа өгөө гэд яриа бол өгөөгүй. Тэгсэн чинь ган эрдний өмгөөлөгч мэрэгэн нь сайтуудад нэг 2 орчим минутын ярилцлага өгсөн байгаа байхгүй юу. За тэгэл яг сэтгүүлч нар нь асуугаал те яллагдагч ган эрдэнэ гэж ярьсан чинь яллагдагч бол биш ээ. Одоогоор хохирогч болон шүүгдэгч гэдэг статусаар одоо ингэ шүүх хуралд оролцоод явж байгаа гэдэг зүйлийг бол хэлдэг. Тэгээд улаан цайм одоо тий хүн алсан хүнийг бол би ингэ өмгөөлж чадахгүй. Хэрвээ тийм хүн над дээр ирэх юм бол би ингэ өмгөөлж чадахгүй гэдгээ бол хэлнэ. Гэтлийн хүний хувьд ингэ арай өөрөө. Тийм учраас энэ хэргийг одоо ингэ хэрэгсэхгүй болохоор ингэ ажиллаж байгаа гэдэг өөрийнхөө байр суурийг хэлдэг. За үүнээс гадна ган эрднийг ямар ч үн төлбөргүйгээр одоо ингэ өмгөөлж байгаа гэдгийг хэлдэг байхгүй юу. За яг энэ бичлэг нь зариг цагийн мөн дээр ороод бүр 833 мянган одоо хүнд одоо ингэж хүрсэн байгаа нь бол харагдчихсан. Одоо ч хохирч шүү дээ. Хохирч яллагдчих хоёр шүүгдэгч хоёр статустай оролцоо явж байна. Танайд ямар байцтай байж тийм. Гэнгийн хэрэгсгүй болгоно гэсэн байцтай орж байна. Тэгээд бас яг энэ шүүхийн эхний өдөр буюу 1 сарын 22-ны өдөр одоо бас нэгэн одоо нийтлэл мэдээлэл ороод нэлээдгүй хүмүүсийн анхаарлыг авсан байгаа. За үүн дээр яг юу яригддаг вэ гэхэлэр яг энэ шүүх хурал чинь зөвхөн 16 настай охины шүүх хурал биш шүү дээ тий. Бас яг хохирогч 32 настай эмэгтэйгийн шүүх хурал давхар болж байгаа. За тэгсэн чинь яг тэр хохирогч 32 настай одоо эмэгтэйгийн өмгөөлөгч нь одоо өөрийнхөө байр суурийг болон яг ар гэрийнхнийх нь байр суурийг маш товчхон байдлаар одоо юу гэдэг ийм яриа одоо ингэж өгсөн байгаа байхгүй. За үүн дээр яг юу гэсэн бэ гэхэлэр 32 настай хохирогч эмэгтэй өмгөөлөгч Бат Өрөөлт нь миний үйлчлүүлэгчийн ар гэр хэдийгээр таалалт өгсөн ч миний охинд халтшгүй нэр төр алтар хүнд нь хിവэрэ байгаа. Тиймээс сошиалд цацуулж нэр төрийг нь янз бүрээр гаргаж худал мэдээлэлээр сэвтэхгүй гэсэн байр суурьтай байгаа. Өмгөөлөгч хүн үйлчлүүлэгчийнхээ хууль ёсны эрх ашигт захирагдах учиртай. Тиймээс би нэг ч ярилцлага өгөхгүй ажлаа микрофоны өмнө биш зөвхөн шүүхийн танхимд хийнэ гэсэн ийм яриаг ингэж өгсөн бэлээ. Тэд хүмүүс үүнтэй айгүй их санал нийлээд энэ өмгөөлөгчийг маш ингэж дэмжиж байгаа те. Яг л өстой зөв байна. Өстой байр суурь нь үнэхээр ингэж зөв байна гих мэдчлэн гэж дэмжиж байгаа нь бол ингэж харагдчихсан. Тэгээд яг шүүх хурал нь 2 өдөр бүтэн хуралдаад яг 1 сарын 23-ны өдөр яг шүүхийн эцсийн шийдвэр гараад ингэж шүүх хурал нь бол дууссан байгаа. За тэгээд яг тус өдөр одоо хамгийн ихэнд одоо нийтлэгдсэн те маш олон хүмүүс ингэж анхаарлыг авч ирсэн зүйл нь юу вэ гэхэлэр яг шүүх хурлын үеэр хохирогч охины ээжийн биеийн муудаад эмнэлгийн тусламж авлаа гэдэг мэдээлэл бол явж исэн. За яг яагаад ээжийнх нь биеийн муудсан бэ гэхэлэр одоо нөгөө хэлжсэн ч тийм нэг яг хэрэг гарч явах үед нэг 14-15 минутын нэг бичлэг байсан, камер дээр бичигдсэн бичлэг байсан гэж бол ярьжсэн. Тэгээд тэр бичлэгийг одоо ингэж үзэж явах үеэр ээж хан биеийн муудаад одоо ингэж эмнэлгийн тусламж авлаа гэдэг нийтлэл мэдээлэл бол ингэж гарч ирсэн байгаа. За тэгээд яг шүүхийн эцсийн шийдвэр нь байсан бэ гэхэлэр номын эрдэнэ, ган эрдэнэ инх сайхан нарыг цагаатгаад одоо яг гол хэргийг хийсэн те хоёр эмэгтэй амь насанд хүрсэн давд оржиг бүх насаар нь хорилоо гэдэг шийдвэр бол гарсан гэдэг зүйл бол ингэж зарлагдсан байгаа. Яг энэ шүүхийнх нь бол бичлэг нь бол одоо ингэж сошиалээр бас таарсан. Яг тэр шүүхийн хамгийн эцсийн тэр шийдвэр гарч явах үеэр өмгөөлөгч нар нь ингээл байгаа. За тэгээд нөгөө хохирогч охины одоо тэр ар гэрийнхэн те хохирогч охины ээжийнхэн тэр одоо өмгөөлөгч нар байгаа. За тэнгууд яг хэргийг үйлдэлсэн давд оржуулсан гэхдээ яг тэнд буюу яг тэр одоо шүүх танхимын өрөөнд ган эрдэнэ, номын эрдэнэ гэсэн 3 бол байгаагүй. Тэгээд яг иймэрхүү бүрэлдэхүүнээр ингэж хамгийн сүүлийн одоо шийдвэрийг уншдаг. За тэгээд яг тэр хамгийн эцсийн шийдвэр дээр болохоор зөвхөн одоо юу гэдэг давд орчид бүх насаар нь хорих ял гэдгээс гадна одоо ингэж бүх хийсэн хэрэгүүдийг ингэж гаргаж ирж байгаа хгүй. Одоо хүний нөгөө нэг эд зүйлд одоо ингэж хаалтсан. За тэгэл хүмүүс амь насанд хүрсэн гэдэг юм уу те. Яг бүх зүйлүүд нь уушаад яг тэр хэрэг дээр нь тэдэн жил, энэ хэрэг дээр нь тэдэн жил гэж явсаар хагаад эцэст нь яг бүх насаар нь хорилоо гэдэг одоо тэр шийдвэрийг бол ингэж гаргасан байдаг. Үүнээс гадна түүнийг гэмт хэргийн хор хохирол болгож
16 настай амь хохирогчийн гэр бүлд 256 саяыг, 32 настай амь хохирогчийн гэр бүлд 205 саяг тус одоо өгөхөөр бас ингэж шүүх хурал шийдвэрлсэн юм байна. Энэхүү шүүхийн шийдвэр нь мэдээж хэрэг хүмүүсийн бүр маш ихээр уур бухимдлыг хүргэж байгаа. Тэд яг энэ шүүхийн шийдвэртээ санал нийлэхгүй байгаа хүмүүс бүр ингэ маш их байгаа. Тэгэл яг сошиал ингээл хүмүүс гарч ирээлтэй яг өөрсдөө одоо дуу хоолойгоо илэрхийлээд одоо ингэ Монголын одоо энэ цагтаа шүүх өмөөлөгч бүгдээрээ ингэ одоо энэ хууль хүчнийхэн бол бүгдээрээ ингэ үнэхээр ялцарсан гэдэг нь ингэ харагдаж байна. Яаж ийм хэрэг дээр одоо ингэж ийм шийдвэр гаргаж чадчихна гэх мэтчлэн хүмүүс бүр үнэхээр одоо ингэж уур бухимдалтай байгаа нь бол харагдаж илээ. Тэгээд нэлээд хэдэн жилийн өмнө нэг одоо ундаа хулгайлсан хүүгийн нэг бичлэг гарч ирсэн шүү дээ. Ундаа хулгайлсан гэд тэгэд яг яагаад ингэж ундаа хулгайлсан бэ? Тэгээд хэдэн жилийн ингэж одоо ял оноос юм бэ гэдгсэн чинь надаа ингэж 8-аас 10 жилийн ял өгнө гэсэн ингэж нэг тийм бичлэг ингэж дахин цацагдаад те нэг ундаа хулгайлсан хүүхэд 8-аас 10 жил сууж хахад бүр хажууд нь хүний амь насанд хүрээд хахад хажууд нь байсан одоо тэр хүмүүс яагаад ингэж ямар ч ингэж ял шийтгэлгүй ингэж цагаатж байгаа юм бэ гэл хүмүүс бол маш их уралж бухимдж илээ. Өөрөөнийхөө ахаас ахын 123 дөрөв шүү гэсэн чи хамгийн дээдлийнх нь 8 жил хамгийн доод нь 3 жил он чи. Тэгэхээр яг тэр ундаа хулгайлсан хүүхдээ хувьд гэх юм бол бүр ингэж маш юм гонигтай байгаа зү тэ. Тэр нүг гадны ямар хооронд гэл яг тэр мэдээлэл явж байхаас нэг ийм мэдээлэл явж ирсэн шүү дээ. Одоо ингэж Монголд бол ингэж тэгээ дэлгүүрээс нэг ундаа хулгайлаад за тэгээ тэр хүүхдээ ингэж ялын ингэж өгөөд явд юм байна. Гадны улсад хэрвээ хүүхэд одоо мэдэж уух юм хэрвээ хулгайлах юм бол тэ ингэж амьдруулж хагаад уучлаарай гэж бүр засгийн газар ингэж уучлалт гуйд юм а гэх мэтчлэн мэдээлэлүүд бүр ингэж маш их явж ирсэн шүү дээ. Тэгэл одоо яг тэр хүүхдийн бичлэг дахиж гарч ирээд л тэгээ тэр бичлэгийг ингэж үзэнгүүт үнэхээр ингэж өөр ингэж өвдөж байгаа байхгүй тий хөр хэмдэг бүр ингээд нүдэндээ ингээд дулмастай надад ингээд 8-аас 10 жил өгнө гэсэн ингээд ярьж байгаа нь бол ингээд үнэхээр бүр ингээд бас л юм сэтгэл өвдгөн бол харагдчихсан. Мэдээж хэрэг яг ингээд шүүхийн шийдвэр гарсны дараа хохирогч охины ээж нь сайт одоо телевизэд бол ярилцлаа гэсэн мөлий. За үүн дээрээ болохоор Монгол улсад одоо ингээд шударгаас байдгүй гэдгийг би 581 хоногт ингээд харлаа. Тэг би бол ингээд асар их гомдолтой байна. Яагаад тэг ингээд шүүх хурал ингээд болохын өмнө тэр ган эрдэнэж нэг voice гэдэг зүйл ингээд цацж байгаа юм бэ? Яагаад ингээд шүүхд ингээд нөлөөлж байгаа юм бэ гэдэг зүйлийг ярьдаг. За мөн түүний өмөөлөгч мэрэгэн гээд одоо өмөөлөгч те яагаад ингээд шүүх хурал ингээд дуусаагүй ингээд яг болж их ингээд үеэр одоо ингээд энэ хэргийг бол ингээд цаатгана одоо ингээд энэ хэргийг хэрэгсэхгүй болгоно гэд яаж одоо тийм ярилцлага ингээд өгж байгаа юм бэ гэдэг зүйлээр бол ингээд ярьдаг. За тэгээд одоо ингээд шүүхийн шийдвэр миний гарт ирсний дараа би дахиад дараагийн ингээд хуулийн байгууллагт ингээд ханднаа. Би одоо ингээд хөлөө хүрэх газар бол явна гэдэг зүйлийг бол ингээд хэлдэг байгаа. За үүнээс гадна яг тэр ээжийн хувьд гэхэд те яг ингээд шүүх одоо юу гэдэг шүүх бол ингээд айгүй шудраг байсан. Гэхдээ энэ мөрдөгч прокурорууд бол шүүхэд одоо ингээд нөлөөсөн гэдэг зүйлийг бол хэлж илээ. Тэгээд яг энэ шийдвэрээс болоод хүмүүс бол маш их уурлаж бухимдж байгаа. Инфлюенсерүүд хүртэл ингээд одоо дуу хоолойгоо илэрхийлж гарч ирж илээ. Үүнээс гадна одоо инфлюенсер биш ч гэсэндээ те маш олон хүмүүс Монголын одоо хуулийнхан, Монголын одоо шүүх, одоо Монголын энэ цагта ямар юм шудраг бус юм бэ гэдэг бид нар бүгдээр харж байна гэдэл маш олон хүмүүс бүр ингээд бичлэг хийж бол гарч ирсэн мэлээ. Тэгээд яг одоо инфлюенсерүүд гэх юм одоо тий нөлөөлөгч нараас гэх юм бол одоо загвар өмсөгч Сарнай байсан, за лайв ч мөн хэрднэсэн, за тэнгуүтэй хин хөтлөгч одоо хин хонгорцуулсан, за тэгээд бас нөгөө фитнесийн багш Саруул гэх мэтчлэн хүмүүс одоо ингэж маш ихээр дугуйч гарч ирж илээ. За үүнээс гадна хүмүүс яагаад энэ улсын хурлын гишүүд ингэ дугаагаад байгаа юм бэ? Яагаад бүр нэг ч улсын хурлын гишүүн те энэ асуудал дээр ингэж юм хэлэхгүй байгаа юм бэ? Энэ ингэж нотой юм биш үү гэдэг зөөлөд ч гэсэн ингэж яригдаж гарч ирсэн бэлээ. Энэхүү мэдээлэл дээр бас өөрийнхөө дуу хоолойг хүргэж явж байгаа хүн бол дуучин Сарангуй байгаа. За тэрээр яг энэхүү хэрэг дээр ингэж үнэхээр өөр эмтрээд ах юм аа. Уул нь одоо ингэж өөрийнхөө гой сайхан дууг хийсэн. Тэгээд цацах гэсэн боловч 16 настай охины ээжээс хичээд бүр яг үнд ингэж цацчих чадахгүй нэ гэд өөрийнхөө одоо энэ сошиал хаяг дээрээ дугуйш хэлсэн байлээ. Тэгээд тэрээр мөнгөтэй мөнгөгөө дарж иддэг тийм л нэгэн бүхэл салбар нь авилгалд идэгцэн ийм зүйл одоо ингэ бид нар амьдарч байна гэд бас ингэж дугуйч хэлсэн байсан. За үүнээс гадна жүжигчин Эрдэнэ цэцэг бас өөрийнхөө дуу хоолойг хүргээд одоо юм бичлэгүүд бол оруулж илээ. Тэгээд үнэхээр юм шудрах бус зүйл байна. Тэгээд одоо хэдүүлээ хандив цуглуулад охины ээжд ингээд туслая юм мундаг чадварлаг өмөөлөгч нар аваад дараагийн шүүхтэр хэдүүлээ илүү хүчтэй оролцгоё гэд бас ингэж өөрийнхөө сошиал хаяг дээр дуурч хэлсэн байлээ. Мөн яг үүний талаар тэр нөгөө 16 настай охины гэл нөгөө Facebook групп дээр бүр ингээд маш олон пост оруулалт энэ хэргийн талаар бүр ингээд зөндөө ол ингээд юм болж байгаа байхгүй. Тэгэл үүнээс гадна хүмүүс яг энэ өмгөөлөгч нар маш муу ажиллаа гэдэг зүйлийг ингээд яриад байгаа байхгүй.
байхгүй. Гэтэ нөгөө талын ингээд өмөөлөгч нарыг харангуут тэгээ одоо нөгөө талд ч ингээд хин давг дойрж инх сайхан ган эрдэнэ ном эрдэнэ гэл юм 4 хүн байгаа шүү дээ. Тэгэд баг хүн болгон 2 өмөөлөгчтэй байгаа байхгүй. Гэтэ давг дойрж нэг өмөөлөгчтэй байсан баха. Тэгээд ган эрдэнэ хувьд гэхэд одоо жишээлбэл бүр 3 өмөөлөгчтэй байгаа байхгүй юу. Тэгэхээр хохирогч охины ээж ч өөрөө 2 өмөөлөгчтэй гэхээр хэдийн эсрэг хідвэ гэдэг нэг тим юм бас ажиглагдж байгаа. Үүнээс гадна хүмүүс яг энэ 2 өмөөлөгч бол тим сайн өмөөлөгчд бол биш ээ гэдэг зүйл бүр ингээ маш их яригдаад байгаа байхгүй. Тэгснэ одоо хэдүүлээ ингээд хандив цуглуулаа. Хэдүүлээ хандив цуглуулад олон улсын шүүхт нүгээ за тэгээд бас хандив цуглуулад ийм чадварлаг өмөөлөгчтэйг авъя. Одоо ингээд олон улсад өмөөлдөг орчлон гэд мундаг өмөөлөгч байдаг штэ. Тэр өмөөлөгчийг авъя гэдэг яриа бас ингэж гарч байгаа. Тэгээд бас мэдээж хэрэг яг энэ давуу доржийн талаар ийм ярианууд гараад байгаа байхгүй. Тэгээд давуу доржийн талаар хүмүүс юу гэж ярьж байна вэ гэхээр энэ одоо ингээд хэд хоног ингээд хоригдчихсэн гэжтэй. Тэгсэн чинь ингээд сүмсээ засвал айгүй юм цэмбэр байна гэдэг талаар хүмүүс нь маш их ярьж илээ. За үүнээс гадна тэрээр одоо ингээд яг одоо юу гэдэг сэтгцийн асуудалтай хүн юм уу гэх тэнгуут ерөөсөө ийм сэтгцийн асуудалтай хүн бол биш байлээ. Тийм ээ ийм зүйлийг хийсэн гэдэг зүйлүүд яригдж илээ. Мөн одоо яг давуу доржийг одоо ингээд яг хоригдох үеэр нь түнд юу тохиолдох вэ мэддэг хүмүүс нь ингээд хилээд өгөөч гэдэг зүйлүүд бас ингэж яригдаад байгаа байхгүй. Тэгсэн чинь хүмүүс болохоор яг ийм хүний амь насанд хүрсэндээ яг ийм хүмүүсийг бол одоо тэр бусад одоо тэр хүмүүстэй ингэж хамт байлгадаггүй бүр тусад нь ийм камерт оруулдаг гэх мэтчлэн хүмүүс ингээл яриа л те. Одоо ингээд улсын төсөөс баг ингээл үнгүү баг ингээл хоол идэл баг буудалтай юм шиг байж идэг гэх мэтчлээ иймэрхүү ярианууд бас нилээх яригдж байгааг нь ингэж харагдсан. За тэгсэн чинь энэ болгоны хажуугаар бас ингээд хүмүүсийн уур бухимдлыг нэг хүн одоо хүргээд байгаа гэх юм уу та те. За энэ болохоор яг сэтгүүлч шинэ хоёр байгаа. За тэрээр яг өөрийнхөө сошиалууз дээр нилээн одоо ингэж ган эрдэнэ номын эрдэнэ хоёрыг ингэж өмөрсөн те. Энэ хоёр хүүхэд ч угаасаа ингээд хохирогч штэ. Ерөөсөө тэр хэргийг хийсэн биш. Энэ хоёр ч өөрөө тэр давг доржийн тэр юунаас нь ингээд айцтай байсан. Тэгээд харин ч энэ хоёр хүүхэд чинь одоо тэр яг юм одоо гол тэр цуврал алуурчныг ингэж цагтаад байрч өгсөн. Харин ч баг юм гавьяатай хүмүүсээ тэгтлээгаад энэ хоёр хүүхэд рүү ингээд айгүйх ингээд дайраад байгаа юм би. Охиноо алдсан. Одоо тэр хэцүү зүйлийг нь ойлгож байна. Гэтэл энэ хоёр чинь бас л ингээд хүний л хүүхэдчтэй гэх мэтчлэн юм постуудыг бичиж гарч ирсэн байхгүй юу. За тэгсэн чинь хохирогч охины ээж нь одоо яг тэр сэтгүүлчд хандаад тэгээд яг энэ шүүх хурлын процессыг гэснээр тэ нэг юм дүгнээд нэлийн урт нэг пост оруулсан байгаа. Тэгээд үүнийг та нартаа уншиж хүргэе. Хамгаас хайртай цоор ганц охин минь чи минь одоо байхгүй. Ээж нь чамгүй болсон цагаас хойш амьдраагүй. Амьтайгаа олтой л төдий явна. Хайрын хэрэглэлд өөрөн өсгсөн хөөрдөм ганц охин өр минь чамаага харгас залуучдын гарт онц хэрцгийгээр алдчихад хорвоогийн хатуу үнэнтэй нүүр тулж гансарч явандаа ээж нь. Цаг нь ирэхээр чи юм нээж болж ээж нэмээ болж өнөр өтгөн боломдоо гэж хоёулаа ярьж инээлдэн тэрвэрлдэж хайр бэлхэн байсан тэр сайхан мөчүүдийг эрен үгүй нээлж яаж байхгүй болгож чадаж байна. Одоо энэ сайхан бид хоёрын ирээдүй мөрөөдлийн амьдрал үүрт байхгүй болж ээж нь эцсийн эцэст Монгол улсынхаа шудраг шүүхэд итгэж чамайг минь өсөн хүн үг хэлэх биш гэсэн шиг элдвээр гүтгэж байгаа зарим хүний мөсгүй чанар үйлдэлүүдийг харсан ч хараагүй юм шиг охиндоо итгэж үнэн зөв шийдэж өгнө гэдэгт бүх итгэл найдвараа өгч жаргах нарыг хурдан мандаасаа гэж өдөр хоногийг тэсэн ядан хүлээж суусан. Гим үйлцэн гэтгээдүүд хуулийн хүрээнд шийтгэлээ хүрсэн тэр үед чи минь босоод ээжтэй хязгаж ирэхгүйч ядаж сүнслэн намирлна гэдэгт итгэж байлаа. Мөнх посын орчлонд ээж нь дахин өөр юм өнчрөл хагцал гарахгүй төлөө үзэл бодлоо илэрхийлж амьдарсаар хожмын нэг өдөр охин дээр очихдоо үнэн мөнийг олсон шүү өрмийн гэд хэлгүүхтэй очмоор байна. Ээж нь шудраг үнний төлөө эцэг хүртэл тэмцэх болно. Энд мэрэгэн мэт өмөөлөгчдийн чадвартайд биш мөрдөх албаны шудраг бус зарим албан хаагч шудраг бус прокурорын зохиомжт хуулийн гажуудлын хүрээнд бүрдүүлсэн хэргийн материалыг шүүн хилцэн. Ийм мөрдөө мөнгөний нөлөөнд гарч магадгүй гэдгийг бид урьдчилан тооцоолж байсан. Манай хоёр өмөөлөгч Баасан Бат Солонгоноор маш сайн ажилласан. Мөн тэр сэтгүүлч шинэ хоёрт хандаж хэлэхэд шүүх шудраг байсан нь үнэн шүү. Анхнаасаа хохирогч гэж үзээд мөрдөгч прокуророос бүрдүүлсэн хэргийн материалыг л өнөөдөр хэлэлцэн. Та бичлэгийг үзээд үрээ алдсан надаас их хүн бол уучлаарай гэж ядаж хэлэх байхаа. Үгүй бол таныг эмгтэй хүн, их хүн гэж хэлэхэд бид ч бас эргэлзэх үе ирэх байхаа. Таны хэлж байгаа шиг та бас өрөвдмөр эмгтэй биш үзэн ядагдахаар эмгтэй болж хувирах вэ гэсэн үгийгтэй нэг ч хонолохгүйгээр хариу болгон хүргэж байгааг болгоогоорой. Би мэрэгэнд биш мэлминдээ итгэж байна гэсэн одоо ийм постыг бол оруулсан. За тэгсэн чинь яг энэ сэтгүүлч Шинэ Баяр буюу яг Дэнс цэг эмээнийг одоо үүсгэн байгуулсан сэтгүүлч багхгүй. За тэрээр яг энэ шүүх хурлын 2 дахь өдөр буюу 1 сарын 23-ны өдрийн за бүр оройны 23 цаг өнгөрч яхад яг одоо зөрүүлээд гэх юм уу да тийм нэгэн постыг оруулсан.
За энэ пост нэрээ болохоор шин сарын охин өрөвдмөр амьдралтай байсан юм билээ. Та харагддаг шигэ сайн гэж байгаагүй юм билээ. Гомдмоор хатан уншигдаж магадгүй. Гэхдээ энэ үгс үннийг та өөрөө мэднэ. Та намайг уучлахгүй гэж би танаас уучлалт гуйхгүй. Охин чинь таныг ирээд аваач ээжээ гэж гуйсан уу? Та яагаад очиж аваагүй юм бэ? Би их судалсан, шахаад дарамтлаад бүлийдэд байвал бүгдийг нь бичгээстэй. Хөөх охины ясыг үнэлцүүлээд яах вэ гэж удаад өрөвдөөд бичихгүй тэсээд энд хүрсэн юмсан. Хүмүүс мэдгүй олон эмзэг мэдээлэл байгаа та мэднэ. Түүнийг заавал надаар бичүүлмээр байна гэж юу? Хандлт хөөдөг сэтгүүлч байсан бол бүгдийг нь бичих байсан. Би тэгээгүй. Охиныг харин ч хамгаалах байр суурьнаас хандаж ирсэн. Та миний юу гэх гээд байгааг уншаад ойлгох бизээ. Надад ирж би бүх тарамт тань руу иргэн. Энэ сайхан гэж юу? Би таныг энэ хорвоогийн хамгийн муу эмэгтэй гэж сошиалд дүүжлэмээргүй байх юм. Дэмжиж байгаад л гинэт сэхгүй болтол нь дэвсэлдэг арт түмэн шүү дээ. Шүүх жинхэнэ алуучныг нь тултал нь ялцглаа. Та гимгөөг нь мэдсээр байж дахин охин шигээ хоёр үрийг хэлмэгдүүлэхийг харж яах нь вэ? Тантай ижил хоёр ээж зов чаналж дин дунтай өдөр хоногийг өнгөрөөж яваа шүү дээ. Цагаатсан л болохоос биш алууснаас ялгаагүй амьдын там амьдралтай боллоо энэ хоёр хүүхэд. Одоо болчихвол яадаг юм бэ? Шүүхээр орж ял аваагүйч сошиал дүүжлээд алцглаа над хоёр хүүхдийг чинь хангалттай биш гэж үү? Ингэж бүүлэдүүлж амьдрснаас алуулчих байж гэж бодож байж магад юм энэ хоёр хүүхэд. Би хинээс ч мөнгө аваагүй. Харин хоёр талыг сайн судалсан. Би өчнөө мэдээч нэг ч удаа бичиж байгаагүй. Үргэлж таны охины талд байсаар ирсэн юм шүү. Өнөөдөр охинд зориулж гэрэлтлээ асааж гэмтэн гисгэлээ хангалттай хүртэж байгааг хараад санаа амрах шиг босноо нуух юм гээд ийм пост ингэж оруулсан. Тэгээд би бол энэ постыг ингэж уншилж эхлэхдээ болохоор та охиноо тэгдэг байсан билээ ингэдэг байсан билээ гэдэг утгатай постыг оруулсан болов гэж бодсон байхгүй. Яагаад гэвэл яг энэ постны эхлэл нь те шин сарын охин өрөвдмөр амьдралтай байсан билээ гэд эхлэнгүүт зүгээр тиймэрхүү бичсэн байх болов гэд таамаглаж ирсэн. Тэгсэн ч ерөөсөө тиймэрхүү утгатай биш. Яг энэ постыг бол ингэж оруулсан байсан. За тэгээд хүмүүс одоо яг тэр нэг Facebook групп дээр яриад л те одоо ийм пост оруулж байна энэ сэтгүүлч одоо шинэ баярыг одоо хэдүүлээ репорт хий блоклээ гэл те яг одоо түүний тэр динсциг имэнийг нас ингээд репортлээ ингээд блоклээ гэл тиймэрхүү маш их яригдчихлээ. За үүнээс гадна яг энэ шинэ баяр сэтгүүлчийн постыг за хохирогч охин ингээд өөрийнхөө тэмдэглэлийн дэвтрийн ингээд гадна хавц дээр ингээд ээжигээ бол өөрийгөө зурж исэн байгаа байхгүй. Тэгэд яг отгоо шинэ саран ингээд биччихсэн. Тэгэд яг тэр зургийг оруулаад за тэнгууд ээж рүүгээ ингээд нэг биччихсэн чатыг нас ингэж гаргаж ирээд ээжиг ингээд бити гуниглаараа охин ингээд таны хажууд байгаа шүү гэл нэг тиймэрхүү утгатай нэг хөөрхөн чат биччихсэн юм байна л да. Тэр болгоныг бас ингэж гаргаж ирээд те үнэхээр ээж нь одоо тийм одоо энэ сэтгүүлчийн ярьж байгаа шүү хүн байсан бол охин ингэж хандах уу гэдэг утгатай тийм постыг бас ингэж оруулсан байсан. Тэгээд хүмүүс одоо энэ яг сэтгүүл шинэ ойрлоо бүр ингэж маш их дайрч илээ. Тэгээд одоо ингэж пост болгон дээр нь хаахаа дараал ангри дараал те. Тэгсэн чинь яг ингэж өдөрт ингэж бүр хэд хэдэн пост ингэж бичиж байгаа байхгүй. Тэгээд өөрийнхөө бас комментууд ол ингэж хаасан билээ. Бүр өөрийнхөө тэр сошиал хаягийн комментуудаа байтугай динсцэг эмээнийхээ комментуудыг бас ингэж хаасан гэдэг нь бол харагдчихсан. Тэгээд хүмүүс одоо ингэж яг чат руу ингэж бүр ингэж баах юм ингэж бичээд байгааг бас ингэж өөрөө скриншот хийгээд оруулсан байхгүй баах ингээл трол хаягууд над руу ингээд бичиж ин гээл тэнгүүтээ намайг ингээд үхэх гээд байгаа хүмүүс өөрсдөө одоо яг тэр алуурчтай ингээд адилхан шүү гэх мэт иймэрхүү постуудыг оруулж илээ. За үүнээс гадна бас ингээд ган эрднийг өмөрсөн нэлээд олон постууд оруулаад байгаа байхгүй юу. За тэрэн дээрээ гэхдээ би өрөөс ингээд хин нэгнээс мөнгө авсан зүйл бол байхгүй гэдэг тайлбарыг бичээд иймэрхүү пост ингээд бас оруулж байгаа нь харагдчихсан. Одоо жишээлбэл яг нэг постыг та нартай бас хүргэе гэж бодож байна. Энэ нь болохоор яг тэр шүүх хурлын өдөр орсон байгаа байхгүй юу. 1 сарын 23-нд орсон. За үүн дээр болохоор энэ хүн надад мөнгө өгөхөөр баян хүн биш ээ. UB Cab-д машина бүртгүүлчихэд таксид явдаг монголчуудын л нэг байсан юм билээ. Алуурчин энэ хүүг таксинд явж байхад нь таарсан үл таних зорчигч. Хүү яаж алуурчин миний машин цуулаа гэж мэдхүүтэй. Энэ хүүг алхаар завцсан байдаг. Хоолойг нь боож унагсан. Хүү ухаан урангуудаа цонхоор цогтож цагдаад очиж мэдгдсэн гэсэн ингээд нэг ийм одоо зүйлийг бичсэн байгаа. Гэтэ яг энэ бичсэн пост нь бол яг энэ ган эрдний ээжийнх нь ярьсан ярианаас бол арай өөр байгааз те одоо ингэж юунгүүтэй ухаан оронгуудаа цонхоор цогцсон гэдэг юм бичсэн байгаа байхгүй юу. Ган эрдний ээж бол те одоо хэнийг давг дорчиг унтсныхын дараа цонхоор гарч явсан гэдэг зүйлийг бол яриад байдаг штэ тий. Тэгээд энэ нэлээд олон бас ингэж хүмүүст хүрсэн байсан харагдчихсэн. За үүнээс гадна одоо нэг хүмүүс нөгөө өмгөөлөгч айгүйх дайрсан гэж тэгжсэн штэ. Өмгөөлөгч нар нь болохоор яг энэ хохирогч охины ээжийн талын өмгөөлөгч нар гэж түрүүн хэлсэн штэ тий. Тэгсэн чинь яг тэдгээр өмгөөлөгч нарыг бас яг энэ боломоо өмгөөлөгч одоо ингэж өмөрөд гэх юм да тий. Өөрийнхөө сошиал хаяг дээр бас нэгэн постыг оруулсан байгаа. Манай энэ хоёр өмгөөлөгч бол тийм одоо муу өмгөөлөгч нар бол биш
ээ. Одоо тэгээд бид нарт бас дараагийн шатанд одоо давц заалах шүүх бол бас ингэж байгаа гэдэг утгатай постыг бас ингэж оруулсан байсан. За тэгсэн чинь энэ сэтгүүлч шинэ баяр бас л яг энэ булгамаа өмгөөлөгч рүү одоо дайрсан гэх юм одоо тэнийг постыг оруулсан. За үүн дээрээ болохоор булгамаа сайн өмгөөлөгч биш ээ. Түүнд алдар нэрл хэрэгтэй. Олонд танигдах нь чухал. Алстаа Улсын хурлын гишүүн болвол Орос хятад Женкогийн санааг гүйцэтгэүүлж цаазын алтай Монгол улсыг болгох гэдэг одоо нэг иймэрхүү утгатай нэг юм постыг бас ингэж оруулсан байснаас харагдчихсан. Сэтгүүлч шинэ баяртай холбоотой дараагийн яригдах зүйл юу вэ гэхэлэр тэрээр яг өнөөдөр буюу 1 сарын 25-ны өдөр өөрийнхөө сошиал хаяг дээр цаг 50 минут орчмын урттай нэгэн лайв хийсэн мөлий. За тэр лайв дээр юу ярьдаг вэ гэхэлэр яг Номын Эрдэнэ Ган Эрдэнэ хоёрын талаас гэх юм уу да тэр хоёрыг ерөнхийдөө нэг юм өмөөрсөн тийм лайвыг бол хийсэн баахгүй. Тэгээд яагаад энэ хоёрыг өмөөрөөд байгаа вэ гэх юм уу да яг энэ талыг илүү их яриад байгаа вэ гэдэг дээрээ өөрөө юу гэж тайлбарласан бэ гэхэлэр одоо яг нөгөө талд хин хохирогч охины ээж нь сэтгүүлч өнөр цэцэгтэй хамт нэг юм ярилцлага хийсэн шүү дээ. Тэгсэн чинь яг тэрэн дээр болохоор сэтгүүлч хүн одоо ингэж хоёр талын байр суурийг хоёлын ингэж харах хэрэгтэй байдаг юм аа. Гэтэл яг сэтгүүлч өнөр цэцгийг нэгтлийн ингэж талыг айгүйх гаргасан те нэгтлийг ингэж айгүйх ингэж одоо юу гэдэг нэгтлийг ингэж гаргасан учраас би нөгөө талыг нь ярих ёстой юм шиг санагдаад би яриад байгаа шүү гэдэг тайлбарыг ол өгч илээ. Тэгээд үүнээс гадна одоо ингээд яг энэ асуудал руу одоо сэтгүүлч өнөр цэцэг орсон болохоор би бас яг энэ сэдвээр ингэж орсон юм. Яг энэ сэтгүүлч өнөр цэцэгтэй одоо энэ холбоотой иймэрхүү асуудлууд чинь яг цаана ямар нэг юм хилмигдэгч бол байдаг. Энэ баг ингээд хууль болчихсон. Тийм болохоор би ингээд ийшээ орсон гэдэг зүйлүүдийг ярьдаг байхгүй. Тэгэл яг одоо энэ яриан дээрээ те одоо энэ Номын Эрдэнэ Ган Эрдэнэ хоёр ч хойлоогоос хохирогчтэй энэ хоёрыг бол ингээл яг буутай, хутгатай. За тэнгуүдээ тэр Ган Эрдэнэ зүүсэн байсан цагч нь бол Ган Эрдэнэх бол биш ээ. Тэр чинь бол давд орчин цаг. Тэнгуүдээ Ган Эрдэнэд одоо ингэж зүүлэнгүүтэй наа чи ингэж тесрэх бөмбөгтэй ямар нэг юм ингэ болвол те хэрвээ миний үнд орохгүй бол би над бөмбөгөж ингэ тесэлж шүү гэж айлгаж исэн. Мөн дээрэс нь яг энэ Ган Эрдэнэ чинь бол зүгээр л юм UB Capt явдаг ийм хүүхэд штэ. Тэгэл докторчтой яг яаж уулзсан бэ гэхээр яг л нүг Ган Эрдэнэ ээж ахны ярьжсэн зүйлийг ярьж байгаа байхгүй. Яг л нүг UB Capt явж байгаа л докторч ингэ нэг таксид утсан. Тэгэл Ган Эрдэнэ очсон ингэж анх уулзсан. Тэгээд удахгүй ингэ Япон явна гэд тэгсэн. Тэгээд Япон явах юм бол бас ингэ нисэх хонгоцны буудлын руу явах юм бол арай юм хоол замттай арай их мөнгө олох юм байна гэж бодоод л Ган Эрдэнэ ингэ тэрнээр ингэ очсон. За харин тэр хохирогч охин чинь буюу яг за хохирогч охин чинь ер нь бол тэр хинтээ давд орчтой ингээд анх очихт нүгээс ингээд найз залуу найз охин гэж угаасаа анх ингэж Ган Эрдэнэд бол танилцуулсан юм бэлээ штэ. Тэгээ тэр хоёр ч нүг танилцдаг аппликейшнээр тэгж танилцж ирсэн юм бэлээ. Тэгэхээр одоо ингэж эцэг эхчүүд хүүхдүүдийнхаа ямар аппликейшн хэрэгжилж ин яаж нээж чинь гэдгийг ингэж харахгүй бол болохгүй гэдэг зүйлүүдийг бас ингэж ярьж илээ. Тэгээд энэ Ган Эрдэнэ Номын Эрдэнэ хоёр ч юм бол те харин ч бүр ингэж цуврал алуурчныг байрч өгсөн бараг л юм гавьяатай хүмүүс штэ. Яагаад энэ хоёр ингэ буруутгаад байгаа юм бэ? Харин ч тэр хүн чинь ингэ хоёр хүний амьд ингэ хурцээд бүр гадагшаа явах гэсэн штэ. Тэгтэн энэ хоёр чинь байрч өгсөн тийм одоо хүмүүс байхгүй да гэдэг өнцгөөс ингэ маш их ярьж байгаа байхгүй. За тэгээд дараагийн ярьдаг зүйл нь юу вэ гэхээр яагаад ингэ мэрэгэн одоо өмгөөлөгчтэй холбогдсон бэ гэхээр одоо ингэ Ган Эрдэнэ ээж ингэ ярьж илээ. Манай ингэ нөхөр маань юм лам хүн байсан. Тэгээ одоо ингэ нөхөр маань байхгүй ингэ нас орчихсан. Тэгээд хүүхэд маань ингэ ийм зүйл ингэ хилмигдэх гээд байна гэд мэрэгэн өмгөөлөгч ингэж гуугаад тэгээд мэрэгэн өмгөөлөгч ч гэсэндээ яг тэр нөхцөл байдал ингэ хараад үн төлбөр ингэж өмгөөлж өгч байгаа юм бэлээ шүү гэх мэтчлэн те. Одоо жишээлбэл яг Ган Эрдэнэ ээж яаж мэрэгэн өмгөөлөгчтэй холбогдсон бэ гэдэг зүйлийг хүртэл ингэж мэдээд яриад байгаа байхгүй. Тэгэд наача ингэсэн л юм бэлээ штэ гэж ярьдаг зэрэг. Тэгэл тэр нөхөр нь нас орсон байх зайлвал тэр эмэгтэй тэгээд гуйсан байх миний хүн ингээ хилмигдэх гээд байна. Игчтэй туслаач. Игч нь мөнгө төгрөг өгч чадахгүй. Игч нь ялх нойтон хүүхдтэй өмнө хэлэг гуйсан байна. Хэргийг уншаад утсан байна. Дотор нь хилмигдүүлэлт явж байна. Тэгэл тэр өмгөөлөгч орсон бааш. Тэр өмгөөлөгч чинь ажиллаа л хийж байгаа ш. Тэр өмгөөлөгчийн аг гэр мэрлүүн дайраад яах юм? Тэр хүн ажиллаа л хийж байгаа ш. Ямар ч хүнд өмгөөлөгчийн хэрэгцээ гардаг байхгүй юу? Гэхдээ би үүнийг зүгээр яг юу гэж харсан бэ гэхээр надад зүгээр яг үнэхийн дугуйрхүү мөнх хат тэгээд дуучин Эркатай холбоотой яг тэр сэдвтэй адилхан харагдсан байхгүй. Яг тэгэхээр нүг мөнх хат дугуйрхүүмч байж ингээл бөө юм ингээл болоод байгаа штэ тий. Одоо хүртэл хэрэн дуусаагүй. Тэгсэн чинь дуучин Эрка гинт ингээл гарч ирэл тий. Өө дуурхуу чинь тийм л юм бэл ингэсэн л юм бэлээ гэл хүмүүс нөгөө нэг дуурхуу чи ийм шүү тийм шүү гэдэг ингээ нөгөө комент чингүүт өө наад асуудал ч юм бол ингэсэн юм бэлээ гэл айгүй ингээ мэдээдсэн штэ тий. Яг энэ сэтгүүлч болохоор одоо жишээлбэл яг тэр Ган Эрдэнэ ээж яг яаж мэрэгэн өмгөөлөгч рүү ингэж холбогдсон бэ гэдэг зүйлийг хүртэл ингээ мэдчихэж байгаа байхгүй. Яг надад тэр дуучин Эркагийн яг тэр одоо юу гэдэг
тэр одоо үүдийн нөхцөл байдалтай ингээд адилхан санагдсан заяа. Яг ингээд л ингэсэн юм бэлээ. Ийм болохоор л ингээд мэрэгэн өмгөөлөгч одоо ингээд үндэл бүргөө одоо ингээд өмгөөлж өгч байгаа юм бэлээ гэл айгу тэгж ярьж байгаа нь бол харагдчихсан. Тэгээд бас яг энэ лайв дээрээ болохоор яг номын эрдэнэ гэхээс илүү ган эрдний талаас л айгу яриад байгаа байхгүй тий. Ган эрдний яаж ингэж холбогдсон гээл одоо үүдийн ган эрдний талаар ярил. Ган эрдэн чинь юу бик явдаг ингэж явдаг гэсэн гэл тиймэрхүү зүйлүүдийг ярьчихсан. Номын эрдний талаар нэг их ярихгүй байх шиг нэгдүгürt харагдсан. Хоёрдугаарт өөрөө бас пост оруулсан билээ. Хүмүүс ингэж яагаад ган эрднийг яриад номын эрднийг ярихгүй юм бэ гэд над руу ингэж бичиж байна. Би одоо удахгүй бас ярина штэ гэдэл тэр зүйлийг ярьж илээ. За тэнгүүтээ удахгүй бас магадгүй ган эрдэн номын эрдэн хоёрыг оруулаад бас гэр бүлийнхний магадгүй оруулаад нэг юм баримтад одоо нэвтрүүлэг гэлөө нэг тиймэрхүү зүйл бас хийх гэж байгаа гэдгийг яг тэр лайв дээрээ бас ингэж ярьсан билээ. За тэгсэн чинь яг сэтгүүлч шинэ баяр санийхаа лайв дээр болон бүр туснаас юм пост оруулсан байгаа. За үүн дээр болохоор юу гэсэн бэ гэхэлэр одоо яг тэр яриад байгаа 14-15 минутын бичлэг гэж ерөөсөө байхгүй. Хүмүүс ийм бичлэг ингэж гаргах шаардаад байна. Тийм бичлэг ерөөсөө байхгүй гэдэг зүйлийг ингэж лайв дээрээ ч ярьж бүр тусна пост ч ингэж оруулсан билээ. За хүмүүс үүн дээр нүгэж харж байгаа вэ гэхэлэр одоо тэр бичлэгийг ил олгоо. Тэр бичлэгийг арт өмнөд одоо ингэж задлаа гэдэг зүйлүүдийг маш их шаардж байгаа нь бол харагдчихсан. Мөн тэрээр яг одоо ингэж олон пост юмнууд оруулаад явж байгаа. Тэр постнуудынхаа дундас яг сэтгүүлч өнөр цэцэг рүү одоо ингэж чиглэсэн тэр постуудыг бас айгүйх оруулж байгааг харагдсан. За тэгсэн чинь сэтгүүлч өнөр цэцгийн хувьд болохоор намаа ингэж маш олон удаа одоо ингэж худлаа гүтгэж байна. Одоо энэ хүнийг бол шүүхэд өгнө гэдэг нэг тийм пост оруулсан байсан. Гэтээ одоо яг шинэ баяр сэтгүүлчийн хувьд гэх юм бол ингээл өнөр цэцэг сэтгүүлчийн талаар олон яриад олон пост оруулж байгаа бол яг өнөр цэцэг сэтгүүлчийн хувьд нэг одоо үүдийн яг шинэ баяр сэтгүүлчтэй ингээл юм болгонд нь хариу өгöd байгаа юм байхгүй. Одоо ингэ намайг хитрхийх одоо ингэж гүтгэж ийн. Одоо энэ хүнийг шүүхэд өгнө гэдэг нэг юм пост оруулаад тэгээд өөр юм бол ингэж харагдахгүй байлээ. За тэгээд энэ хэрэгтэй холбоотой өөр ярих юм гэх юм бол одоо групп дээр хүмүүс ингэж маш их одоо үзэл бодлоо ингэж илэрхийлээд те одоо ингэж мөнгө хандвлаа, охины ээжд ингэж туслая, хэдүүлээ хамт ингэж туслая гэж одоо хандж байгаа хүмүүс байна. Бас яг тэр групп дээр энэ сэтгүүлч яг шинэ баярын талаар ингэж яриад тэр лайвын ингэж хэсгүүдийг ингэж бас ингэж таслаад оролцоо байгаа хгүй юу. Энэ одоо бүр ингэж яриад байгаа ингээл хүмүүс айгүй уур хүндэлтэй те айгүй тийм дургу гэх юм уу одоо тийм айгүй дургуцаж хандж байгаа нь бол ингэж харагдчихилээ. Тэгээд ээж нь бас одоо дараагийн шүүхтээ дахиж одоо ханднаа гэдэг зүйлийг өөрөө хэлээд энэ асуудал ингээд дахиад үргэлжлээд явж байгаа. Яг хүмүүс одоо ингээд Монголын шүүх одоо энэ хуулийнхаа айгүй ингээд ялцарсан байна, айгүй юм худлаа байна гэдэг зүйл одоо хүртэл яригдж байгаа. Шүүх хурал одоо бүр ингээд 3-4 хоногийн өмнө ингээд болцсон хүртэл хүмүүс одоо өдөрт ч гэсэн ингээд 1-2 бичлэг шинээр ороод ч гэдэг юм одоо тий айгүй энэ талаар ингээд ярьж дуурч одоо энэ зүйлийн эсрэг байгаа гэдгээ илэрхийлж ингээд дуурсаар л байгаа. Тэгээд хэдүүлээ үгүй юу болох нь харж лээ. Тэгээд би бас яг энэ бичлэг дээр одоо яг өөрийнхөө үзэл санааг нэг одоо оруулъя гэж бодсонгүй зүгээр л юу болсон талаар та нартай ярьж өгье гэж бодлоо. За өмнөөс гаднаас хүмүүс нөгөө нэг таад одоо ингээд яг хуулийн талаас одоо таад одоо ингээд яг шүүгч биш одоо тэр мөрдөн байцаалтыг хийгээгүй тэр бичлэгийг үзээгүй юу ч ингээд одоо сайн мэдгүй байж хитрхийн нэг талыг барьж ингээд хитрхийн ингээд нэг тал руу битэн гэж дайраач гэдэг зүйлүүд бас нэр айгу явж исэн. Тэгээд юуц нэг иймэрхүү зүйл бол ингээд болж байна. Тэгээд яг сүүлд яриадаад олон хүмүүсийн одоо хандлтыг авсан зүйл нь юу вэ гэхээр одоо яг нөгөө групп дотор орсон зүйл байгаа байхгүй юу? 16 настай охины одоо тэр яг Facebook групп дээр орсон. За энэ нь болохоор 3 сарын 8-нд эмэгтэйчүүдийг эрхийг хамгаалах өдөр төв талбай дээр цуглаж энэ ялзарсан нийгэм шудраг бус шүүх бүгдийн цэгцлэх өдөр гэд ийм зураг оруулсан байлээ. Тэгэл ер нь 3 сарын 8-нд олуулаа нийлээд ингэж ихсэя гэдэг уриалгыг гэсэн гэж гаргаж байгаа юм болов гэж бодсон. Тэгээд энэ нь мэдээж хэрэг олон хүнд хүрээд бүр 3,000 реакшныг бол ингэж авсан байгаа байхгүй юу. За тэгээд ер нь бол энэ асуудал төр нэг иймэрхүү зүйл бол болж байна. Тэгээд таад манаас юу гэж бодож ийн гэдгээ өөрсдөө үзэл бодлоо комент зэгт бичээрэй. За одоо та нартай сүүлийн үеийн мэдээллүүдээс хуваалцъя. За энэ Баатар Сүрэн Ууган Баяр гэдэг нэртэй энэ хүн болохоор яг энэ хэрэг дээр одоо өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлсэн рeel бичлэгүүдийг бол маш их оруулдаг ийм хүн байгаа. За яг сүүлийн шүүхийн шийдвэрийн дараач гэсэндээ те энэ шүүх бол яг ийм шудраг бус боллоо гэж бодож байна гэх мэтчлээ өөрийнхөөс үзэл бодлыг илэрхийлээд бичлэг хийсэн нь бол харагдчихсан. За тэрээр яг энэ хохирогч охины ээж ах нь постыг шеэрлэнгүүтээ бас одоо өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлж байгаа нэгэн постыг
оруулсан байгаа. За үүн дээрээ болохоор хохирогч хохин болдог болж дээ. Их хүний үгийг шинэ бузар тэрэнд хүрэг. Динс билүү сэнсч билүү иш гих нөхөр өөр хүүхэдгүй юм уу? Өөрөө үрээсээ хагцах аимшигт золон үзээгүй байж элдвэр хилж холбогдож амьсгаа нарыг өмөрч ардын баатар болох талаар яриад байгаа нь аимшигтай нийгмийн дүр зураг. Сэтгүүлч гिचжээ мууц та нар шиг мөнгөний боолууд майш үг гэдэг утгатай энэ постыг оруулсан байсан. Тэгсэн чинь сэтгүүлч шинэ буцаагаад яг саяны хүний зураг хөргийг нь оруулаад бас нэгэн пост оруулсан. За үүн дээрээ болохоор 16 настай охины үхлээр төрөө барьж шүүх хуулийн байгууллага руу халдаж байгаа 70 хүн төрийн бус байгууллагын тэргүүн ууган баяр гэх залуу өмнө нь ламхай нарыг хүчин хийлээ гэж өнрөөдөө зэрэгцэн сэвж явсан залуу. Таг нь бол үндэсний аюулгүй байдлын зөвлөл анхааралтай аваарай. Хөөрхөн охины үхлээр шоодож 80 гаруй мянган хүнтэй хаалттай чаттай болж тэрэн дотор хуулийн байгууллага руу иргэдийг туршиж дайруулж монголчуудыг айц тавтуулж талцуулж байна гэдэг утгатай ийм постыг бас ингэж оруулсан байсан. Мөн сүүлд хохирогч охины ээж нь өөрийнхөө сошиал хаяг дээр бас нэгэн постыг оруулсан байгаа. За үүн дээрээ болохоор аливаа хэрэг болсон газрыг хамгаалан давж хэргийн газар байлцсан улсуудыг тусгаарлан мэдүүлэг авдаг нь мөрдөх албаны наад захын хийх үйлдэл байдаг баха. Гэтэл Хээвний хэргийн газар ган эрдэнэ зарим туяа ган эрдэнэ номын эрдэнэ болон нэр бүхий мөрдөгч нар хэргийн талаар ярилцаж ган эрдэнэ номын эрдэнэ нарт зааварлаж санаа өгч буй мэт бичлэгийг 2026 оны 1 сарын 19-ны өдөр олон нийтийн сүлжээнд тавьсан зэрэг байж боломгүй. Анхнаасаа л мөрдөх алба хохирогч гэж үзэх итгэл үнэмшил бүхий тохиролцсон үйлдэлүүдийг миний бие эсэргүүцэж шүүх хурал болохоос 2 хоногийн өмнө хуулийн зохих байгууллагуудад гомдол гаргасан билээ. Миний гомдлын дагуу мөрдөн байцаах алба тусгай сүбхтийн үйлцэн гэмт хэргийг шалгах хэлцээс өнөөдөр намайг дуудаж тайлбар авлаа. Зөрүүлээд надаас миний цахим хуудсанд дэлгэсэн нэг зургийн талаар бас мэдүүлэг авлаа. Маш сонирхол татж байна. Тань л тал мөнгө гэж хүчтэй юм а. Өмнөх хохирогчоос 11 хоногийн хугацаанд цагдаагийн байгууллага шуурхай ажиллаж гэмт хэрэгтнийг илрүүлсэн бол мөнгө цагаатад байгаа эзэг энэ нь тэр алуурчтай байх хугацаанд алуурчны хэлсэн үгийг хуулийн байгууллагад мэдэгдэж иргэний үргээ биелүүлсэн бол миний охин өнөөдөр амьд байх байлаа. Энэ мэт маш олон ярих зүйл байгаа. Алдаа гаргасан зарим төрийн албан хаагчдын бурууг засахын тулд миний бурхан болсон охиныг минь ядаж бүүгт гэж намайг хараг тэтгэшээ хүн биш гинүү юу ч гэж болноо. Би алдаа оноотойгоо амьдарчил байгаа жирийн нэгэн иргэн болохоос баян таксины жолооч бишээ гэдэг энэ постыг бас ингэж оруулсан байлээ. Хамгийн сүүлийн яригдах зүйл гэх юм бол энэ хүү хэрэг нь одоо хиттийн сошиал дээр ороод маш олон хүмүүсийн анхаарал хандлагыг аваад явж байгаа юм билээ. Тэгээд яг энэ комментууд нь гэх юм бол те үнэхээр амар юм аа. Энэ эмэгтэйг нь би одоо ингэ хүн алсан гэж бодсон штэ гэх мэтчлэн комментууд харагдчихсэн. За үүнээс гадна дэлхийж бүр ингэ ялцарчжээ гэдэг комментууд бас ингэ харагдсан байгаа. Энэ хүртэл үзсэнд баярлалаа. Тэгээд таад маань энэ хүртэл үзсэн бол мэдээж хэрэг лайк дараарай. Тэгээд subscribe бас дараарай. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцаая баяр та.